манайхан шилмжлэг гэж байгаа. Тэ уучлаарай. За би ингээд үсээ заяа. Одоо ийм урт ургуулах гэж ямар алдаануудыг хийж исэн бэ гэдгээ хуваалцахаар шийдлээ. Би яг унтах гэж хэлсэн чинь тэгээд тиймэрхүү бичлэг хийх юм марцсан байлаа. За нэгт олонгууд бид шампуна маш буруу сонгодог байсан. За тийм шампуна маш буруу сонгодог байсан. За би шампунг болгоотоо дандаа ширхгийн шампунь ашиглаад үсээ угаашдаг байсан. Тэгсэн чинь ширхгийн шампунууд одоо үсний салааг салтай болгодог байсан. Үсний салааг амар гимтээдэг. Үсийг ингээд өөр тийш нь ургуулдаг. Яг нэг одоо үсний чинь яг юм нэг жигт ургаддаг гэсэн бол нэг нь ийшээ ч юм уу нэг нь ийшээ ургадаг болсон. Тэгээд миний үс амар ардгал байжгаад шампунаа зөв сонгоод ихэлсэн чинь миний үс ингэж арай доош эхэлж байгаа. Одоо хэр миний үс би тэгээд за одоо хоёр дахь халтаа маань би баг бахта ингээд амар олон ингээд үсээ тариулдаг палмахгүй юу. За тэгэл үсээ тариулах юм уу тэгээд за тэгээ гээл бид нар ч үсчээ ороод нэг бол ийм болгоод нэг бол бүр ийм болгодог байсан. Тэр алдаанууд маань одоо надад бүр маш их одоо ер нь тэр үедээ амар нөлөөлдөг байсан. За тэр би дараа нь урт үсэндээ тасцсан. Тэгээд урт үсээ ингээд за бич. Одоо урт үсгүй байж чаддаг болсон заяа. Тэгээд асгаж 2-3 хоног болоод би аргагүй шүү дээ. Би яг иймэрхүү эндээ жоохон чүүчүүд урт үстэй байсан. Тэгээд ийм том үсээ ингээд тариулсан чинь бас нэлээд ширүүн эвгүн бэлээ. Тэгээд би яг тэр өдрөө амар уйлсан. Яг ингээ гараад бараг 2-3 хоног ч удаагүй уйлсан. Тэгээд дараагийнх дээр тариулаа бид бас дараагийнх дээр бас уйлж исэн. Яагаад уйлж исэн бэ гэхээр би урт үсэнд бүр мангар хайртай заяа. Урт ус гэх юм бол би бараг 10-100 шилжүүлнэ. Тийм би урт үсэнд аягүй хат. Надад богино хүмүүс дэгдэг байхгүй юу? Гэхдээ би урт үсэнд бүр амар хайртай. Урт үстэй октод ч юм бүр амар хүр харагдчих. За тэгээд яагаад би ингэж үйлчлсэн бэ гэхээр миний үс яг ингэж би үсээ онцлуулсан чинь үсүүд нь ингээ арцгаар нэг одоо нэг ширхэг ингээд үс нь ингээд ийш тийшээ ингээд тэнцэн бүр амар муухай бохирдолтой болсон байсан заяа. За одоо 3 дахь халтаа маань би үсээ яг одоо үсээ ингээд угаан штэ. Угаахынхаа өмнө самандгүй шууд угаадаг байсан заяа. Тэр манаас их алдаа болсон. Яагаад би самандгүй угаадаг байсан бэ гэхээр яагаад заавал сонирхолтой вэ гэхээр хамгийн ихэнд үс чинь амар гоё намарсан зөөлсөн болброо болохын тулд эхлээд ширэлдээгүй байх хэрэгтэй байлээ. Тэгээд энэ нэг алдаанаас болоод миний ус урахаа болсон байсан. Тэгээд би тэрийн ч мэдээгүй цааш яваад исэн. Тэгээд мэдсэн. За 4 дахь алдаа маань болонгууд би үсээ одоо ингээд өглөө мэд ингээд шүн унтах ч мэдээж дэр мэдэн доороо ингээд амар ширэлдэн. Ширэлтний би угаасаа ингэж бариад мэдэн штэ ингээд мэдсэн ч би шууд үсээ ингээд дээшээ шууга боочдөг байсан. Тэр мань надад илүү их алдаа болсон. Яагаад вэ гэхээр одоо ширэлтүүсээ шууд ингээд одоо ингээд боочхоор улам их ширэлтээ нэмэгддэг заяа. Ийм байсан ширэлтээ орой бүр ийм болж хурд. Иймээс бүр ийм болж хурдаг заяа. Тэгэхээр амар ширэлтээнүүд нэмэгддэг учраас бас үс хэртэж үс хурдан унж халдардаг. Тийм. Тэгэд миний үс амар ундаг байсан. Одоо бол болсон. За 3 талангууд би ийм одоо үсэндээ дандаа тийм муу зүйлүүдийг хэрэглэдэг байсан. Тэр үедээ олонгууд одоо би ч юм бүр амар жоохон мэсэхгүй амар жоохон даас үсэндээ амар анхаардаг хүн байсан. Үснүүр арьсандаа амар анхаардаг хүн байсан байхгүй юу? За тэгээд үсэндээ анхаардаг байжгаад
хоёрдугаар ангидаа би Турк яваад үсэндээ анхаарахаа ер нь болсон. Тэгээ үсэндээ анхаарахгүй байсан чинь миний ус ингээ бүр одоо та нар хэрвээ одоо бол амар гоё намирсан байгаа. Мөнөртвөл энэ бүр эндээсээ бүр дэг бүсэгдсэн байсан заяа. Тэгээ би дархан дэрээд одоо би ч өөр дархны унгуугдахгүй. За тэгээд би ч өөрөө бас гэртээ ирээд ингээ үсээ харсан чинь нэг юм одоо юм заваа харагдаад яана одоо миний ус ингээ харсан чинь яана одоо миний ус яат юм бэ гэ. Ийм харагдаад байсан. Тэгээд би үсээ ингээд газар ингээд ээж авчтайгаа очиод онцлуулсан чинь одоо миний үсний доторх хэр мэрн бүр бөөгнүүд амар том болсон байсан. Ер нь миний хуух бараг тэр жигтэй хэрэнд баригдсан байсан. Тийм. Тэгээ би энийг яаж тассан бэ гэхээр амар гоё алдарт шампунь олсон. Би явтхан тэр шампунь аваад ирээ за. Би сая ингээд яг нээл рүү ороод юм авах гэж манай хутанд орчихжээ. За тэгээд би одоо энд ингээд зургийг тавьчих та нар маань тэгээд аваад шилжиж ирээ. За энэ шампуныг маань авах хэвэл цацаана доогор дураас байн гэд хайгаад үзээрэй. Тэгээд энэ дөрөв алдаа маань миний үсийг миний гоньгийг миний ингээд үсийг бүр амар болгочихсон за. Та нар маань энэ бичлэгийг үзээд яг одоо алдаагаа хийх гэж байгаа бушин болуулаарай. Энэ алдааг хийсэн болвол одоо яг одоо болвол буцаж засаарай. Юм бүхэн чинь дасагттай байдаг. Засалтгүй юм гэж юу ч байхгүй. Тийм учраас чи нэг алдаа хийж болно. Хоёр дахь бүгд тэр алдаагаа бити давтаарай. Хоёр дахь энэ алдаагаа давтахгүй бол чиний ирээдүй, чиний үс, чиний бүх юмнууд чинь гэрэлтээд явчихна. Би нэг алдаад, хоёр алдаад би гурав дахь давтаагүй одоо миний үс нэг иймэрхүү. Та илүү их үзхийг хүсвэл миний YouTube хаяг, Facebook хаяг, Instagram хаягаар үзээрэй. Баяртай.